дэлхийн эрдэмтэд өндөр гэгээний бүтээлийг төвд балбын урлалын Монгол дахь тархац биш, Монголд цоошин урлагийн бие даасан Монголын уран бүтээл гэдгийг дэлхийн нийт ойлгож хүлээж авч байгаа. Тэгэхээр өндөр гэгээн Занвазар бол нэг талаасаа бие даасан урлагийн төрлийг бий болгож чадсан. Нөгөө талаасаа угсаа гарлын хувьд буюу нутаглан амьдарч байгаа газар нутгийн хувьд улс төрийн төвийг сахиж байсан. Түүний дараа бол тэр төрийн үзэл санааг шашны үзэл санаагаар өөрөө болон 8 үе дамжуулж 20 дугаар зууны ихэнх үед 8 дугаар богд энэ үзэл санааг хэрэгжүүлж тусгаар тогтносон улс байх болсон. Улс байгуулахдаа 8 дугаар богд хэлж байгаа шүү дээ. Бие минь хэдий төвд боловч хувилсан дүр маань бол Чингис хааны ураг өндөр гэгээн анхдугаар дүрийн Жавдсан домбын хувилгаан дүр билээ гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ нь бол 8 дүр хувилсны дараа тэр өөрийнхөө одоо алтан ургийн бусад ноёдуудаар дэмжүүлж ингэж одоо Монгол улсын тусгаар тогтнолыг 8 дугаар богдоор бий болгосон гэж үздэг.